гишүүнчлэн үржүүлэх гэж юу вэ? Яагаад гишүүнчлэн үржүүлээд байгаа юм бэ гэдэг талаар хэлбэл үзье. За тэгэхээр гишүүнчлэн үржүүлэх гэдэг бол үржүүлэх гэсэн үг. За үржүүлэх үйлдэл. Үржүүлэх үйлдэл. Бөгөөд за үржүүлэх үйлдэл бол одоо ингээд 5-ыг 2-оор үржүүлнэ гэдэг нь болгоороо 5 дээр 5-ыг нэмнэ гэсэн үг тийм 5 дээр 5-ыг 2 удаа нэмнэ гэсэн үг 10 5-ыг 3-аар үржүүлнэ гэдэг нь 5 дээр 5-ыг 3 удаа нэмнэ гэсэн үг. За энийг бол хэдүүлээ цээжлээд хүрд гэж зээлжилдэг шүү дээ тийм хооронд нэмж байгаа хэдэн удаа нэмж байгааг бол товчлаад цээжлээд явуулдаг. За тэгэхээр бас тодорхой дөрмийн дагуу бол бас одоо гүйцэтгэдэг. Тэгсэн чинь гишүүнчлэн үржүүлэх гэдэг урталт нь гишүүнчлэн гэдэг юм нэмэгдчихэж байгаа. Гишүүнчлэн. За тэгэхээр гишүүн гэж юу юм бэ? Тэгээд ягаад гишүүнчлэн үржүүлээд байна гэхээр шууд ингээд нэмэж болохгүй тий мэддэхгүй тоо ороод ирж байгаа. Мэддэхгүй тоо орж ирсэн болохоор л энэ тэр гишүүнчлэн үржүүлэх гэдэг юм гарч ирж байгаа. Жишээ нь 5 дээр нэмэх нь 2-ыг тий энэ 2-ыг нэмснийхаа дараа 3-аар үржүүлье гэдэг бол зүгээр л 3-ыг 7-оор үржүүлэхэд 21 гэдэг хариу нь болчихж шүү дээ тий. Тэгсэн чинь эндээс аль нэг нь мэддэхгүй болчихвол тий нэг тон мэддэхгүй болохоор тэрийг үсгэр тэмдэглэсэн. За 3-ын тоог. За 3-ын тоо байж иг. 3-ын тон хിവэрээ за хаалтан дотор x дээр нэмэх нь 2. 5-ын тон мэддэхгүй болчих юм бол яг үхээр энэ хаалтан бас байгаад байж болохгүй. Энийг задлаад өөр хийх үйлдэл хэрэгтэй болох юм бол энэ нь одоо гишүүнчлэн үржүүлэх гэдэг үйлдэл хэрэгтэй болно. Өмнө бид нар 5-ын тон мэдж захтаа шууд 2-оор нэмээд 7 болгоод шууд 3-аар үржүүлчихсэн бол одоо эндээс энэ нь 3-ыг x-ээр үржүүлээд энэ дээрээ 3-ыг 2-оор үржүүлээд 6-ыг нэмсэнтэй тэнцүү. Энэ үйлдэлийг гишүүнчлэн үржүүлэх гэж байгаа. Өөрөөр хэлбэл дээр байгааг юу гэсэн үг гэхээр эхлээд хаалтан тодорхой биш те. Хаалтан тодорхойг бүгднийг болсныхын дараа 3-аар үржүүлэх болон хаалтан дотор байгаа гишүүн болгоныг нь буюу тоо болгоныг нь 3-аар үржүүлээд хооронд нэмэх нь одоо ялгаагүй юм аа. Жишээ энд бичээ. Энд 3-ыг 5-аар үржүүлээд дараа нь 3-ыг 2-оор үржүүлээд нэмэхэд мөн л 15 дээр нэмэх нь 6 гээд 21 гарна. Тэгэхээр шууд энэ одоо хувьсгч дээр 2-ыг нэмээд x дээр 2-ыг нэмээд хэд болохыг хэдүүлээ мэдэхгүй болохоор x дээр нэг нь 2 гэдэг байдлаараа л байнга ярьж явна. Тэгээд тэрийг энэ хоёр нийлбэрийг дахиад 3-аар үржүүлж явах юм бол энийг хаалтнаас гаргахын тулд гишүүнчлэн үржүүлэх гэдэг үйлдэл хийгээд ингэж үржүүлээд ингэж үржүүлээд 3-ыг x-ээр үржүүлээд 3x за тэгээд 3-ыг 2-оор үржүүлээд 6 гэд нэмж байгаамаа. За дахиад нэг жишээ энд аваад үзье. Жишээ нь y-ийг үржих нь x дээр нэмэх нь 2-оос хасах нь a гэдэг. За ийм юм байлаа гэж үү. Тэгвэл энэ бас л тэ y-ийг x-ээр үржүүлсэн нэмэх нь y-ийг 2-оор үржүүлсэн хасах нь y-ийг a-гаар үржүүлсэн гэсэн ялгаагүй болно гэсэн үг. Тэгэхээр за бид нар бол одоо энэ дээр y-ийг урталт нь x-ийг арталт нь би бичсэн байна те. За тэгэхээр энийг бас бичих тодорхой дүрм гэж байгаа. Юу гэхээр эхлээд тоог бол хамгийн урталт нь бичин, дараа нь үсгнүүдийг бол цагаан толгойн дараалалаар бичин. За тэгээд хэрвээ их зэрэгтэй байх юм бол бас урталт нь бичиж болно. Ахмад зэрэгтэй гэж ярьдаг. За тэгэхээр энийг яг математикийн хувьд зөв бичих юм бол x y дээр нэмэх нь 2y хасах нь a y гэж ингэж бичих нэ. За тэгэхээр гишүүнчлэн үржүүлэх гэдэг бол одоо бас дүгнээд хэлэх юм бол те. За ямар нэгэн мэддэхгүй юм орж ирэхэд за тэрийг бол одоо яахгүйгээр нэмж чадахгүй болохоор одоо тэр хаалтанд байгаа тэр бүх зүйлийг гишүүн бүрийг нэг бүрээр үржүүлэхийг бол хэлж байна. За тэгэхээр энэ дээр бас нэг зүйл нэмээд хэлэхэд за заавал хувьсгч гэлтгүй бас язгууртай ирцэнал тоон дээр өөр тоог нэмэхэд бол хэдүүлээ хэд гарахыг мэдэхгүй те. Энийг дахиад 4-ийн тоогоор үржүүлэлээ гэж бодоход бол энэ үйлдэлийг бас л гишүүнчлэн үржүүлэхээр гар бодно. Энэ нь 4 язгуур доор 2 дээр нэмэх нь 24 болно. 4-ыг язгуур доор 2 үржүүлээд 4 язгуур доор 2 за 6-аг 4 үржүүлээд 24 болж байна.